31 хар тамхи мансууруулах бодисын асуудлаар Монгол улс хатуу байр суурь баримтлах хэрэгтэй гэдгийг зарласан байгаа. Энэ чиглэлээр бид нар хуулиа чангатгаж байгаа. Энэ дээр хатуу байр суурьтай орон гэж байдаг, зөөлөн байр суурьтай орон гэж байдаг. Монгол бол хатуу байр суурь баримтлахаас өөр арга байхгүй. Та бүхэнд нэг зүйл захий. Хар тамхи мансууруулах бодис гэдэг юмыг хаяа хатвчандаач битгий ойртуулаарай. Хүүхдүүд чинь таны одоо тэр залуучууд хаана явж байгааг үргэлж харж байгаараа. Бид нар цөөхөн хүн амтаа шүү. Бид нар нэг хэсгийн тэр мансууруулж, янз бүрийн гэмт хэргийн юм болгож тэр хүний амьдралыг золимооргүй байна. Ийм учраас эхнээс нь маш их сайн харж байгаараа гэдгийг би бол энд хэлье. Хэрвээ тэрнийг худалдаж байгаа тийм зохион байгуулалтын юмд оролцож байгаа бол Монголын хууль хойноос чинь хатуу явна шүү гэдгийг бас дахин анхааруулъя гэж бодож байна. Энэ бол ер нь их санаа зовоосон асуудал болчиход байгаа шүү. Хэрвээ тийм хар тамхинд орцсон хэрэгэлдэг энэ төр байх юм бол заавал тэрнийг нуугаад авах хэрэггүй. Эмчилгээнд нь тэр сувилгаанд нь тэр янз бүрийн юмд маш хурдан оруулж явах хэрэгтэй. Хүн амьтан тийм юм зараад танаа хүүхдүүд тийм яриа хэлээд ирж байгаа бол хамгийн түрүүн хууль хяналтын байгууллагынд очиж хэлээрээ. Тэр хүмүүс хойноос нь очиж үүнийг илрүүлэх үүрэгтэй гэдгийг бас хэлье гэж бодож байна.